Тэгэхдээ яагаад тэр асрамжийн газраас наашаана ирэх болсон? Ер нь хэдэн удаа нааша ирэх гэж бодсон юм? 25 гаруй. Тэгээд хамгийн сүүлд нь би MV2-оо санаад хүрээдсэн. Тэндээс 25 удаа зүхтаа гэж бодсон юм уу те? Тэгээд яхуу уулзах гэж буцаад гэж уцаал явагдсан. Зүхтгуу байх уу гэж бодсон юм уу? Тэгээд энэ дээрээ мама намайг хөөе бай чи хийжэрсэн гэж битүүнгээс ирсэн гэж надад гайхаад. Би тэгээд хурж ирээд тамкагийн хоцноос өмсөв. Тэндээс юугаар ирсэн чи хэдэн цагийн үед гараад 3-4 ойролцоогоор гараад тэгээд явж исэн чинь нэг хар машин хурж ирээд миний дөө хаашаа явах гэж байгаа юм гээд би Манал руу имээгөөрөө явах гэж амар олон хашаатай нэг том хашаа амар олон гэртэй том хашаагаа гэсэн цагдаа хуух гань гэсэн чинь тийм гээд тэгээ би тийм гээд 30-аас сургуулийн ойролцоогоо гээд хүрээд ирсэн. Тэгээ энд ирсэн чинь чамайг бүгдээрээ тасаж авсан уу? Улаанаагш байгалааш гэж зөндөө олон тасаж авсан. Найзууд нь тассан. Тэгээ бүгд надад шаваад хүч яаж ирсэн гэл. Тэгээд одоо ингээд нэгдүг тийшээ энэ цагдаа нар ирээд ингээ аваа явсан гэж тэгсэн шүү дээ. Тэгээд яг ингээд чамайг авч явсан тэр цагдаа нар ч юм уу ер нь ингээд том хүмүүст хандаж юм юу гэж хэлмээр байна? Хэрвээ дахиж авч явмаар бол надаас юм асууж иж өгөөрэй. Би хэрвээ гоо гэх юм бол юу имэ дээрээ үлдэнэ. Тэгэхээр дахиж намайг битгий тийшээ ингээд зөвшөөрлгүй миний зөвшөөрлгүйтэй авч яваарай гэж байгаа юм тий. Тэгээд зөвшөөрлгүй авч явахад чамд ямар санагдсан бэ? Тэнд байх хугацаанд чамд ямар байсан? Стай имэ өгөөснаас. Тэнд байхад хүүхдүүд дээрлэгдэг байсан уу? Үгүй. Өрөөнийх нь их чинь яадаг байсан гэсэн бэ? Ингээд шийтгэдэг байсан ингээ хагас болгоод. Яаж? Ингээд. Уршаан гарын ингээд уршаан яагаад вэ? Тэгэхээр ерөөхдөө чамайг чиний зөвшөөрлгүйгээр ийшээ тийшээ дахиж бүтээ авч яваасаа гэж бодож байгаа юм дээ. Дүүн тэнцээ үлдсэн гэж тэгсэн. Одоо дүүг нь хизээ авчрах бол гэж бодож байна. Ер нь авчраасаа гэж бодож байна. Авчраасаа тэгээд хэрвээ авчирчвал бит хоёрын цог байна. Та байвал гоё үү те?